За байнгын орны дарга эрхэм гишүүдээ мэрэгжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 1-р хэсэгт мэрэгжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлнэ. 7 дугаар зүйлийн 7-гийн 1, 7-гийн 2, 7-гийн 3, 7-гийн 4 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8-ийн 1, 8-ийн 4, 8-ийн 6, 8-ийн 7 дахь хэсгийн улсын дээд шүүх, 8 дугаар зүйлийн 8-ийн 2, 8-ийн 3 дахь хэсэг, 9 дугаар зүйлийн 9-ийн 3 дахь хэсгийн улсын дээд шүүхийн тамгын газар гэсэн нь Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн эсхийг тогтоолгохоор иргэн эс номын баясгалангийн гаргасан мэдээлэл Монгол Улсын дээд шүүхийн хүсэлтээр үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн байна. Уг маргаанд улсын их хурлын урлыг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр миний бие Монгол Улсын их хурлын даргын 2025 оны 4-р сарын 3-ны өдрийн 159-р захирамжаар томилогдсон ажиллалаа. Үндсэн хуулийн цэцэн 2026 оны 2-р сарын 27-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар уг маргааныг хянан шийдвэрлсэн бөгөөд миний бие 2025 оны 5-р сарын 2-ны өдөр улсын их хурлын 035568 дугаар албан бичгээр хариу тайлбарыг хүргүүлсэн болно. Монгол Улсын үндсэн хуулийн цэцэн дунд суудлын хуралдааныг үндсэн хуулийн цэцэн дарга, баясгалан, даргалагч, үндсэн хуулийн цэцэн гишүүн Ганга Баатар, илтгэгч Мөнх сайхан, Болд Баатар, Батарагчаа нарын бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж Монгол Улсын үндсэн хуулийн 64-р зүйлийн 1-р хэсэг, 66-р зүйлийн 2 дахь хэсгийн 1-р заалт, үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32-р зүйлийг тус удирдлага болгон дүгнэлт гаргасан байна. Үндсэн хуулийн цэцэн 2026 оны 2-р дүгнэлтийг дүгнэх хэсгийг та бүхэнд товч танилцуулъя. 1-р мэрэгжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 1-р хэсэгт мэрэгжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлнэ. 7 дугаар зүйлийн 7-гийн 1, 7-гийн 2, 7-гийн 3, 7-гийн 4 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8-ийн 1, 8-ийн 4, 8-ийн 6, 8-ийн 7 дахь хэсэгт улсын дээд шүүх, 8 дугаар зүйлийн 8-ийн 2, 8-ийн 3 дахь хэсэг, 9 дугаар зүйлийн 9-ийн 3 дахь хэсэгт улсын дээд шүүхийн тамгын газар гэсэн нь Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дахь заалтад шүүхэд гомдол гаргах, шудраг шүүхээр шүүлгэх эрхтэй 47 дугаар зүйлийн 1 дахь хэсэг Монгол Улсын шүүх эрх мэдлийг гагцгүй шүүх хэрэгжүүлнэ. 48 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүхийн зохион байгуулалт үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. 50 дугаар зүйлийн 1 дахь хэсэг 5 дахь заалтад хуулиар эрх олгосон бусад асуудлыг шийдвэрлэх гэсэнд нийцээгүй байна. 2. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 1-р хэсэгт мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлнэ. 7 дугаар зүйлийн 7-гийн 1, 7-гийн 2, 7-гийн 3, 7-гийн 4 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8-ийн 1, 8-ийн 4, 8-ийн 6, 8-ийн 7 дахь хэсэгт улсын дээд шүүх, 8 дугаар зүйлийн 8-ийн 2, 8-ийн 3 дахь хэсэг, 9 дугаар зүйлийн 9-ийн 3 дахь хэсэгт улсын дээд шүүхийн тамгын газар гэсэн нь Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дахь заалтад шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй гэж заасныг зөрчөөгүй байна. 3 дугаарт мэрэгжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дахь зүйлийн 6-гийн 1-р хэсэг мэрэгжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлнэ. 7 дугаар зүйлийн 7-гийн 1, 7-гийн 2, 7-гийн 3, 7-гийн 4 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8-ийн 1, 8-ийн 4, 8-ийн 6, 8-ийн 7 дахь хэсэгт улсын дээд шүүх, 8 дугаар зүйлийн 8-ийн 2, 8-ийн 3 дахь хэсэг, 9 дугаар зүйлийн 9-ийн 3 дахь хэсэгт улсын дээд шүүх тамгын газар гэсэн заасныг үндсэн хуулийн цэцэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дахь хэсэг заасны дагуу 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн төдөлзүүлсэгүй гэж дүгнсэн байна. Байнгын орны эрхэм гишүүдээ үндсэн хуулийн цэцэн 2026 оны 2 дугаар дүгнэлтийг Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дугаар зүйл заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг хүсье.